Булган аймаг. Булган аймаг нь Монгол улсын баруун хойд хэсэгт Төвийн бүсэд оршдог. Умар талаараа Осын албаны урсгалтай, дорн талаараас Сэлэнг, зүүн өмнөд талаар Төв, өмнөд талаараа Өвөр хангай, баруун өмнөд талдаа Ар хангай, баруун хойд талаараа Хөвсгөл аймагтай хэлэлдэг. Булган аймаг нь 1938 онд байгуулагдсан ба аймгийн төв нь Булган хот, нутаг дэвсгэрийн хэмжээ нь 48,700 км². 2024 оны байдлаагаар хүн амын тоонд 60,332 хүн Булган аймаг нь дотроо 16 сумтай. Байгаль газар зүйн хувьд хангаан уулархаг бүсэд оршдог тул ой мод гол мөрөн элбэг байдаг. Орхон Сэлэнг туул хануу зэрэг томоохон гол мөрөн урсдаг. Хангаан нурны салбар бол мөн хээрийн бүс нутагт хамран ой модны нөөц ихтэй хулс нарс жодоо гацуур ургадаг. Уур амьсгалын хувьд Эрдэмтэд хангаан сэрүүн уур амьсгалтай гэж тодорхойлдог ба өвөлдөө хүйтэн зуныхаа сэрүүн уур амьсгалтай байдаг. Түүхийн хувьд бол эртний улмөр нь Булганы нутгаас Хүннүү, Сям, Түрэг, Уугар зэрэг эртний нүүдэлчдийн булш иргээсүүдийн хадны зураг олон олддог. Энэ нь нутгийн уугуул иргэд эртээр үеэс сууршин амьдарч ирснийг харуулдаг. Дундад үе Их Монгол улсын үед Чингис хааны унган нутаг түүний овог аймагуудын голомт энэ хувьд байсан гэж ярьцгаадаг. 20-р зууны ардын хувьсгалын дараа Булган нутгаас олон нэртэй удирдагч зэрэг Сэхэтэн төрөн гарсан. Булганы соёл. Уламжлал нь хуучин зан үйлийн дуу, магтаал, ерөөл, морин хуурын хөгжим мөргөн дэлгэрсэн. Уран бүтээлийн хувьд Булган нутгаас төрөн гарсан олон яруу найрагч, зохиолч, зураач, хөгжмийн зохиолчид бий. Аялгауны талаар бол халах аялгауны тодорхой онцлогтой дуу хэллэг хэрэглэдэг. Ёс заншлалын хувьд мал аж ахуй, ялангуяа хадуу өхөр, хонь өсгөх уламжлалтай. Аялал жуулчлалын хувьд гол мөрнөттэй, аймад уулсын хэсэгтэй. Байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд Цуслан эсвэл явган аялал хийхэд тохиромжтой. Уран тогоо. Уран тогоо нь далайн төвснөөс дээш 1686 мэгтэд оршдог ба оргилж байсан хугацаанд дөрвөн гавлын үед буюу ойролцоогоор 20-25 мянган жилийн өмнө оргилж түүгээрээ унтарсан гэж үздэг. 1965 онд улсын тусгай хамгаалалт орсон бөгөөд тогооны төв хэсэгт нь байгаа нуурын эргэн тойронд ой мод ургасан бөгөөд байгалийн уур амьсгал нь сайтай байдаг. Бөгтийн хід. Бөгөт сумын нутагт орших энэ хідийг 18-р зууны үед байгуулагдсан гэж үздэг ба ар өвөр хангаан загт байрладаг тул орон нутгийн ард иргэдийн шашин соёлын төв байв. Хідийн нэр нь тухайн нутгийн Бугат уул Бугат голоос гаралтай ба анх бага хэмжээний сүм хідээс эхэлж улмаар өргөжөж олон сүм дунган лам нарын суудтай болсон байна. Төв дунганы дотор буддын шашны томоохон тахлах, хурал, номын үйл ажиллагаа тогтмол явагддаг байжээ. Түүхийн хувьд 20-р зууны ихэнх үед хэдэн зуун ламтай орон нутагтаа нөлөөтэй хід байсан ба 1930-ад оны хэлмэгдүүлэлтийн үед бусад хідийн адил хаагдаж олон барилга байгууламж нь эвдэгдэж сүдэгжээ. Гэсэн хэдий ч тухайн газар орон нутгийн түүх, шашны дурсгалын чухал төвсөх хувиар үлджээ. Өнөөгийн байдлаар сүүлийн жилүүдэд нутгийн иргэд сүсгтэн болон бүгдийн хэдийн түүхийг сэргээж тахлах хурлын зохион байгуулдаг болсон ба зарим сүм дуганыг сэргээж босгож орон нутгийн соёлын аялал жуулчлалын нэгэн чухал хэсэг болгож байгаа ба Монголдо түүхэн дурсгалын чухал өв бөгөөд одоо дахин сэргийлж буй хэдүүдийн нэг юм. Гол амжиргаа нь мал аж ахуй ба ямаа хонь адуу өхөр тэмээ өсгдөг ба сүү арьс шир ноос махны үйлдвэрлэл хөгжсөн. Соёл түүхийн хувьд Булган Чингис хааны бага насны амьдралтай холбоотой нөхцөл багтана Эрдэнэт суманд Рашаа хадны бичээс бүрэнхийн хүн чулуу, үксийн чулуу хөшөө зэрэг археологийн дурсгалууд бий. Монголын анхны арчилсан хөдөлгөөнтэй үед ч идэвхтэй оролцжээ. Аялал жуулчлалын хувьд бол Хангал сумын Хөнгө хан уулын байгалийн сэрхэг газар үзэсгэлэнтэй уул хад ойн бүс байдаг ба Эрдэнэт сумын Рашаа хад эртний бичээс хадны сүг зураг, Булган хотын харилцаах Арван сумын төвөөр загас барих хаан хийх байгалийн аялал боломж зэгтэй байдаг. Соёлын дурсгалын хувьд хөг өндөрийн хід, зүүн хойд Монголын томоохон бурхан шашны төв байжээ. Бухтын хід нь олон зүрийн түүний хід дэлгэр авсан Булган уул аймгийн нэрийн бүсэнд томоохон хөтгөн шүтээс байжээ. Булган аймгийн онцлог нь бол байгалийн сайхан нутаг, ой мод, уул ус, ан ангаараа баялаг, ардын язгуурлаг урлаг, томог түүхэн, аман зохиолтой аргун, Монголын түүхэнд олон төрлийн сэтгэлтэй урлан зохиолын алрууд төрүүлсэн газар юм аа.